За Сэмэцоноо 6 дахь ангийн 8 цэцэг болон 8 цэцэг нар байна. За бид өөрсдийн подкастаараа 9 охины өдрийн тэмдэглэл хэмээх номыг подкастэнд оруулж байна. За энэхүү номны зохиолч болох Rachel Renner Russell бол Leonard Cohen Times блокбастерын цуврал ном болох 9 охины өдрийн тэмдэглэл болон сэтгэл хөдлөмж шин цуврал болох Max Crumble бүтлгүй явдал хэмээх зохиолуудаараа хамгийн их борлуулалттай зохиолчдыг тэргүүлж байгаа зохиолчдын нэг бөгөөд түүний зохиолууд нь дэлхийн нийтэд 25 сая гаруй хувь хэвлэгдэж борлуулагдсан. Тэгээд 36 хэлнээр орчуулагдсан байдаг. Түүнд бас зохиолоо бичигдэн, найруулгатан, зурхтан тусалдаг Эрин Никиг хоёр охинтой бөгөөд тэр хоёртойгоо хамтарч ажиллах дуртай хэмээн хэлсэн байдаг юм билээ. За тэгээд зохиолчийн гол баримталдаг зүйл бол өөрийн дотоодод байгаа гинэн тэмэг байдлыг тодруулж байх хэмээсэн байдаг юм билээ. За тэгээд энэхүү 9 охины өдрийн тэмдэглэл гэх ном нь 10 боттой бөгөөд тэр ботуудын нь би 1 2 3 гэж хэлж өгье. За тэмдэглэл 1 дээр нь тэмч гайхалтай биш амьдралын төв. Тэмдэглэл 2 дээр нь тэмч олны танаас биш үзлэсний охины төв. Тэмдэглэл 3 дээр нь тэмч авьяаслах биш бодийн төв. 4 дээр нь тэмч эрхэмсэх биш усан гүнжийн төв. Тэмдэглэл 5 дээр нь тэмч ухаалаг биш бүсгүй бидний мэддэг тухай төв. 6 дээр нь тэмч аз жаргалтай биш бусдыг гомдооч. 7 дээр нь тэмч сэтгэл татам биш телевизийн мод. 8 дээр нь тэмч аз жаргалтай биш төгсгөл. 9 дээр нь тэмч усан тэнэг биш бүжгийн олдор. 10 дээр нь тэмч төгс биш амьтан асрагч гэсэн 10 бүтэнтэй бөгөөд энэхүү номонд нь зохиолч нь Ники гэх охиноо гол дүрээр охин болгосон байдаг ба энэхүү номонд нь ганцхан энэ охины тухайч биш өөр олон сонирхолтой хөгжилтэй үйл явдал болдог. За энэхүү охин яг юунаас эхэлдэг гэхээр шинээр сургуульд шилжиж ирж байгаагаар эхэлдэг. Тэгээд яг шинээр сургууль шилжиж ирээд яг ямар хэцүү байдаг, ямар гоё байдаг, яг өөрт нь юу тохиолдсныг дандаа өдрийн тэмдэглэлдээ дандаа юу ч болсон бичиж байдгийг харуулсан ном байдаг. Тийм тэгээд яаж ингэж найзуудтай болох вэ? Тэгээд бас ер нь л бол хөгжилтэй ном, гоё ном гэж тий. Айгаа хөгжилтэй, сонирхолтой. Тэгээд яг бичиж байгаа юм яг бас үйл явдлын зургаар үзүүлдэг. Тийм янз бүрийн гоё зурагтай тийм ном байлаа. За тэгээд бидний подкаст энэ хэрэг дуусж байна. Баяртай.